Өнөөдөр би та бүхэнд 2010 оны адлын явдалт тулаанд Book of Eli киноны үйл явдлыг таймлан хүргэх болно. Киног үзээгүй хүмүүст нь спойлер байгааг анхааруулж байна. Кино эхлэхэд үнсээр бүрхэгдсэн ой харагдана. Газарт ялзарч орхисон цогц сэвтэж, турж ицсэн халзан муур дүүн дээр гарч хөлнөөс нь мэрж эхэлдэг. Ойролцоох газарт тусгай хамгаалтын хувцастай нэгэн хүн отож сууж байлаа. Сум муурыг онож газар дээр нүхэлдэг. Eli муур руу очиод сумаас угалж аван оройн хоолндоо авч явлаа. Тэрээр 2043 оны сүүрсэн ертөнцийн ил хул замаар баруун өрнөд рүү алхана. Элиа бол ганц дайчин бөгөөд баруун зүг рүү агуу нэгний дуудлагыг биелүүлэхээр явж байгаа хүн билээ. Тэр хаягдсан нэгэн байшинд орж хэрэгтэй зүйл байгаа эсхийг шалгана. Дашмага усаар дүүргэхийг оролцсон ч усны систем ажиллахгүй байлаа. Шүүгээг шалгахад өгсөн үний дүүжлээстэй тогтцос байж байдаг. Элиа тэр цогцыг утлыг аван зэвсгээ цэвэрлэж хуучны 3 дугаар үеийн iPod хөгжимд сонсно. Тэр муураа шараад идэж жижиг хэсгийг нь ойртон ирсэн хулганд хувааж өглөө. Өглөө босож Элиас ирээд iPod бараг цэнэггүй болсныг мэдлээ. Түүний цэнэгэлдэг машин аккумулятор нь бараг хүчгүй болжээ. Элиа баруун тийш замаа өргөжлүүлж явахдаа эвдэрсэн тэрэгтэй нэгэн эмэгтэйтэй таардаг. Эмэгтэй тусламжгүй байна. Гэвч Элиа түүнтэй ойрхон нуугдсан дээрэмчдийг өндөртөж байгаагаа хэлдэг. Дээрэмчдийн толгойлогч гарч ирээд Элиаг дээрлэхэж дээрэмтгийг оролддог. Элиа нэг удаа анхааруулсны дараа өөрийн тулааны урлагийн ашиглан толгойлогчийн гарыг мачете хутгаар тас завчина. Дараа нь 5 дээрэмчидтэй зэрэг тулалдаж бүгдийг устгалаа. Толгойлогчийг ч гэсэн мөн хөнөөж тэдний үнэт зүйлийг авч баруун зүг рүү алхасаар яваад өгнө. Явх зуур iPod нь бүрэн унтардаг. Балгас болсон гүүрэн дээрээс тэрээр нэгэн хосыг дээрэмчин мотоциклээр эргэсэд дээрэмдэж буг харах болно. Дээрэмчид эрэгтэйг нь алж, эмэгтэйг нь хүчиндээ номнуудыг нь булаан авч одно. Элиа ерөнхийдөө бусдын эрэгт оролцдог нэгэн билээ. Ямар замаар явхаа тунгаас Элиа явсаар нэгэн суурин руу ордог. Тэр инженер хэмээх засварчинтай 8 хийж, KFC-гийн гар арчдаг салфетыг Zippo асаагуураар iPod-од сэнэглүүлнэ. Хүлээх зураа ус авах газар байгаа эсхийг асууж, гудамжны эсрэг талын баар руу орлоо. Өмнөх 2 хосыг дээрэмдсэн мотоциклд дээрэмчид хотын дарга Карнегид номнуудыг авчирна. Карнеги тодорхой нэг номыг хайж байгаа тул өөрөө бичиг үсэг тайлагдаагүй ч хүмүүсээр бүх номыг цуглуулдаг. Дээрэмчид авчирсан номнууд нь хэрэггүй зурагт ном, хямд зохиолууд байсан тул тэр дургуутсаж бүгдийг нь шатаагыг тушаана. Майкрод хідэн шампунь олсон байсныг хараад харин баярлаж, мотоциклдөө дээрэмчдэд шагнал өг хэмээн Редрижэд хэлнэ. Тэр шампунаа Клаудиа гэдэг эмэгтэйд өгнө. Элиа Барт Бэли араб алчуур зэргийг сольж, дашмага усаар дүүргэхийг хүслээ. Барны ажилтан Солараг усанд явахыг тушаад, Солара ус авахаар гарахад Редриж түүнийг хааж зогсно. Солара түүнийг түлхэж олдуулаад дашмагийг дүүргэнэ. Барнд байсан муур Элиа урд өргүүж архирлаа. Элиа хөлөөрөө сэмхэн түлхэж холдуултал. Дээрэмчдийн нэг нь Элиа руу муура түлхсэнд уурлаж дайрна. Элиа түүний толгойг баарны тавцан цогж унгаад гарахыг оролдоход баар дүүрэн хүмүүс түүнийг бүслээд дайрч эхэллээ. Элиа бүгдийг нь бараг устган нэг хүн үлдэхэд Солоро эргэж ирээд түүнд зогсохыг гуйлаа. Редриж Карнеги хүмүүс орж ирээд Элиад буу тулгаж Карнеги өмнө авчирдаг. Карнеги Элиа ур чадвар боловсролыг үнэлж, чам шиг мэдлэгтэй ирчүүд бол ирээдүй гэж хэлээд энэ хотод үлдэж түүний талд тулдаасаа гэж хөсөж Элиа татгалцлаа. Карнеги хүчээр түүнийг нэг шин үлдэхэр болгоно. Редриж Клаудиаг Элиад хоол хүргэхээр явуулдаг. Элиа Клаудиаг хараагүй төрөлхийн сохор гэдгийг мэдээд түүнийг флэш буюу сүүлчийн агуу дайны үед сохор болсон уу гэж асууна. Харин Клаудиа төрөлхийн сохор гэдгийг хэлдэг. Тэр уус авчирсанд нь талархна. Карнеги Элиаг хотод үлдэх хамгийн сайн арга бол Солоро хэмээх дагвар охиноороо Элиад үйлчлүүлэх гэж боддог. Клаудиа охиноо битгий хэрэглээч гэж гуйсан ч Карнеги үл тоон. Солоро Элиа өрөөнд ирэхэд Элиа татгалзах боловч Солоро ингүүл ээжийг минь зодно гэж гуйна. Өрөөнд нь хонхоор боллоо. Тэд дан өнгөрсөн зүйлсийн талаар ярилцдаг. Солоро Элиа нууцлаг номыг олж хараад сонирхож эхлэв. Гэвч тэр уншиж чаддаггүй. Элиа номоо ороогод юу ч хэлэлгүй. Хоолоо Солоротой хуваалцаж түүнд залбирал хийхийг заадаг. Өглөө нь Солоро ээжтэйгээ өглөөний хоолнд сууна. Солоро ээжтэй Элиагаас сонсон залбиралыг хэлж эхлэхэд Карнеги хөшиж гайхаж зог тусна. Тэрээр амен гэж хэлэхээ марсчихлаа хэмээн тэднийг дуусгаагүй үгийг нь гүйцэж хэлдэг. Үүний дараа Карнеги Солорогийн нүдэн дээр Клаудиаг зодож
Элиад байгаа тэр ном үнэхээр түүнд бие эсхийг мэдхийг оролддог. Солоро номын хавц дээрх загалмаан тэмдгийг гараараа дүрслэн үзүүлэхэд Карнеги Редриджид номыг авч ирэхийг тушаадаг. Тэд өрөөнд ирэхэд Элиа аль хэдийн нууцаар зогтчихсан байв. Редрич хамгаалтын харуулыг алаад хүмүүсээ цуглуулж Элиаг хаах ажилд гарлаа. Эсрэг талын байранд Элиа аккумулятор аваад явхаар бэлтэж байв. Карнеги түүн дээр ирээд номыг өгөөд энд үлдээч гэж гуйна. Тэрхүү ном нь Библи байлаа. Карнеги Элиад би чамайг алж байгаад чамаагүй тэр Библийг авна хэмээн сүрдүүлдэг. Тэрхүү Библийн сургаал нь хүмүүсийг захирахад хамгийн хүчтэй зэвсэг гэж итгэдэг. Элиа Карнегид энэ ном хэрэгтэй газар, миний мөрөөддөг хот хаа нэгтээ байна. Ингэвч энэ газар биш гэж хэлдэг. Карнеги Редричид Элиаг буудах тушаал өгч Элиа холдож явхад Редрич 2 удаа буудсан ч хойлонд нь ондоггүй. Буудалцаа өрнөж Элиа Карнеги ихэнх хүмүүсийг устгаж Карнегиг өвдөг рүү нонож буудлаа. Редрич Элиа ямар ч айцгүйг харж чад үл дургуутсан ч дүр үзүүлэн түүнийг явуулчихдаг. Энэ хооронд Клаудиа Солород Элиаг тэр чамд илүү аюулгүй гэж шивнэ. Карнегийн хөлд эмч мэс заслын тусламж үзүүлнэ. Сом хилтерхийг авахд их өвдөж хөл нь боолттой үлддэг. Карнеги Редричид машиныг бэлдээд Элиаг хөө номыг буцаан авахар хөл гэж тушаана. Редрич харин Карнегид манай хүмүүсийн ихэнх нь өвчгсөн гэж хэлээд Библийг солилцоо олгож Солорог өөрт авахыг санал болголоо. Карнеги яожилж дургуутсан ч гэсэн зөвшөөрдөг. Элиа зам даган явсаар байтал Солоро түүнийг гүйцэж ирнэ. Солоро түүнтэй хамт явахыг хүснэ. Ингэвч Элиа эхнээс нь л татгалзна. Нэр хотын бохирдоогүй гүний усны их үүсвэрлэг хүргэж өгнө гэж амладаг. Элиа усад үргэсний дараа Солорог хуурч агууд төгжин орхино. Солоро түүнийг худалж гэж ойрлож гуйх боловч Элиа түүнд сайн сайхныг нь хүсээд яваад өглөө. Ямар нэгэн аргаар Солоро агууг онгойлгож Элиа явсан зүг рүү дагна. Тэр Элиаг олддоггүй. Харин өмнө дээрэмчидтэй хавсарч явсан эмэгтэйтэй эвдэрсэн тэргэндээ сууж байгааг олж харна. Солоро туслахыг оролцсон ч эмэгтэй чи хурдан яв. Чамайг энд хүчиндээ далчихна гэж саналлаа. Хоёр дээрэмчин Солород халдаж эхлээд яг хүчиндэхийн өмнө Элиа ирж нэгийг нь сумгүй нумаар төмсөг рүү нь харуулж нөгөөг нь хоолоор нь жиргэж ална. Солоро уйлан Элиаг тэрч тэд цааш үргэлжлүүлэн аялдаг. Карнеги Редричийн бүлэг замдаа дээрэмчдийн цогцыг олж Элианаар холдоогүй байлгана. Редрич Солорогийн хувцсны хэсгийг олж Карнегид дургуутсан байртайгаар мэдэгдэнэ. Карнеги түүнээс одоо чи түүнийг хүсч байна уу гэж асууад машин руугаа эргэлээ. Хамсаатнуудын нэг нь шөнө машинуудад гэрд гэлбснаас болж биднийг амархан олно. Өнөөдрийн ажлаа дуусгая гэж зөвлөдөг. Элиа Солоро хоёр хуучин цөмийн цахилгаан станцыг хөргөгч самхгүй хажууд хоноглохоор болдог. Элиа номоо уншиж байхад Солоро түүнээс номыг чангаар уншиж өгөхийг хүснэ. Элиа хэсэг уншаад номоо хаалаа. Солоро түүнээс уншиж сурмаар байна гэж хэлнэ. Элиа харин хариу өгсөнгүй. Элиа унтаж байна гэж бодсон Солоро зүнхийг нь ухаж номыг харахыг оролддог. Хараад ч уншиж чаддаггүй. Элиа огцом сэрээ зүнхээ булааж ав. Шотгана шахаж түүнд хэр ноцтой байгаагаа ойлгож өрхөв. Дараа өдөр нь тэд баруун тийш шалхсаар Солоро түүнээс дайнаас өмнөх дэлхий ямар байсан талаар асуудаг. Эли хүмүүс хэрэгтэйгээс илүү бүхнийг авч бусдад амьд тэмцэж олох зүйлсийг хайж байдаг байсан гэж хэлнэ. Тэр номыг яагаад авч явдгийг асуухад Элиа энэ Библи бол дэлхий дээрх хамгийн сүүлчийн үлдсэн Библи гэдгийг тайлбарладаг. Дайн дуусны дараа хүмүүс Библийг дайны шалтгаан гэж үзэн бүгдийг нь устгасан байжээ. Баруун зүг рүү явж буй шалтгаанаа тайлбарлахад Солоро ихэндээ гайхна. Гэхдээ Элиа итгэлдээ хөтлөгдөж байгааг ойлгож эхэлнэ. Элиа номыг хэрхэн олсон тухайгаа ярьж нэгэн дуу хоолой түүнд хаашаа явахаа хэлж хамгаалах болно гэж шивнсэн гэдгийг хэлдэг. Солоро түүний ярьсан зүйлд итгээгүйч асуултгүй дуугүй өнгөрнө. Эцэст нь тэд орхийг хориглоно гэсэн байцтай хуучин байшин дээр ирлээ. Эли хаалгыг онгойлгох гэж оролдох үед хавх ажиллаж хоёул нөхрөө ундаг. Тэд олон жил энэ байшинд амьдарсан өндөр настай Марта болон Жорж хоёрын гарт орлоо. Хосууд чи яагаад пайзыг үл тоов гэхэд Элиа хараагүй гэж уучлал хүснэ. Хос тэдэнд цай өгч амраагаад байшин руу дайрсан хүмүүсийн цогцоор дүүрсэн жижиг оршуулгын газраа үзүүлдэг. Эли Солород бид явах хэрэгтэй гэж хэлээд Мартагийн гар салганаж байгаа нь тэд хүмүүсийг алж иддэг каннибалууд болохыг мэдэгдэж цайнд нь хор байж магадгүйг тайлбарладаг. Тэд гарах үед Карнегийн цуваа ярьж байшингаас гарч буй Элиа Солоро нарыг харлаа. Элиа Солоро хоёр буцаад байшин руу ороход Жорж болон Марта нар буудингийн доороос асар их зэвсгийн нөөц гаргаж ирдэг.
Ингээд хоёр талын хурц өргөлдөө үүслээ. Карнеги Элийг номоо хаягж тушаана. Бүгд тулгдахад бэлэн боллоо. Цонхоор бүтээлэгтээ баглаа шидэгдэнэ. Редрич түүн рүү хараад бөмбөг гэдгийг ойлгож, цонхоор дахин шидэд харайлган цогтдаг. Хоёр машин дэлбэрч хэд хэдэн хүн өвхөн. Элия болон байшингийн оршин суугч хоёр хөгшин гал нээлээ. Гэтэл Режи RPG пуужин гаргаж ирэ. Байшингийн талыг дэлбэлж Мартаг ална. Жорж солиорсон мэт гал нээж олон хүнийг устгалаа. Харин Карнегийн хүмүүс гар ажиллагаатай гатлинг буу гаргаж ирээд Жоржтай хамт байшингийн ихэнх хэсгийг нурааж орхино. Элия Солоро хоёрыг бүслэн гаргаж ирнэ. Карнеги Солорог алхаар занал хийлхэд Редрич ихэд цочирдно. Редрич Элид номоо өгөөч гэж гуйхад Элия номоо хаана нууснаа хэлнэ. Редрич дүүн рүү очиж төгжээтэй хавцс бүхий номыг олж Карнегид өгнө. Карнеги Солорог сулнаа. Тэр хэлнэ. Бурхан ч буянтай юм аа. Элия үргэлж гэж дүүнд нь хариулдаг. Карнеги за үргэлж биш байх л да гэж хэлээд Элияг гидсрүүн бодно. Тэр Солорог Редрич болон жолоочийн хамт нэг фургонд суулгалаа. Өөрөө номоо аваад нөгөө машинд сууна. Замд явах үед Редрич Элигийн мачете утгыг самбар дээрээ тавиад Эли өгсөн баясан инээмсэглэнэ. Гэвч Солоро халаасандаа байсан Элигийн нумны утсаар жолоочийг боож алснаар машин хонхолдож жолооч өхөн. Карнеги машин буцаж эргэн ослын газар руу явна. Солоро гранат шидэж 3 дахь машиныг дэлбэлнэ. Тэр жолоочийн суул руу очиод Редрич Элигийн мачете утганд зоогдсон байгааг хараад Редрич хутгаас оолж давгүйхан алхасаар гарч ирээд өвдөг сүгдэн унан амьсгал хураалаа. Солоро машинаар зүхтэн. Карнеги түүний хөөхөөс татгалзнаа. Тэдэн түл шомс ном нь харин бидэн байгаа гэж итгэж байлаа. Солоро буцаж байшинд очтод Элия алга болсон байна. Эцэст нь баруун зүг рүү алхаж буй Элияг тэрээр олж харна. Тэр Элийг машиндаа суулгаж Эли буудулсан шархаа скотчер бооно. Солоро номоо алдсандаа уучлал хүсгэд Эли би сурсан зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болсон өөртөө биш. Бусдад илүү их туслах хэрэгтэй гэж хэлдэг. Тэд Golden Gate гүүрний үлдэгдэл дээр ирнэ. Эли ойрхон гэдгээ хэлээд зав олж Алкатас арал руу сэлж эхэлнэ. Тэд ядаран дөрөтөж Солоро сэлүүрдэж үргэлжлүүллээ. Харуул тэдэн рүү хашгирч Элия миний эзэмшилд хаан Джеймсийн Библи байна гэж хэлнэ. Ингээд тэднийг дотогш орууллаа. Элиг арлын номын сан, урлаг, хөгжим зэрэг дайнаас өмнөх соёлыг сэргэж хадгалдаг Ломбардид хүргэнэ. Тэд нь Библийн хувьд дутуу байсныг Ломбард хэллэхэд Элия цаас болон биер бэлдгэж хэлээд 30 жилээр цээжилсэн Библийг үг үгээр нь хэлж бичүүлдэг. Хотод буцаж ирсэн Карнеги номоо онголохоор оролцсон ч дүлхүүр нь Элитэй хамт үлдсэнийг ойлголоо. Инженер дуудан төгжээг нээтэл ном нь Брайл буюу хараагүй үний үсгээр бичигдсэн байж тэр үед үзүүлдэг кадраар Элия сохор байсан нь ил болдог. Карнеги Клаудиад уншиж өг гэж шаардах боловч Клаудиа зориуд би уншаа марцсан гэж худал хэлнэ. Карнеги шархан муудаж халуурч цусны өндөртөж бүг хэлдэг. Халдвар орсны шинж. Хотынхан баараа дээрэмдэж Карнеги үлдсэн цөөн хүмүүс хоорондоо уулзраа ололцож чадхаа болдог. Номд шунсан Карнеги хяналтаа алдаж хот өөмийн самууны хүлд унаж тэр ганцаар нуурах юм шиг суун ундаг. Алкатраст Элия бүх үсээ хосож цагаан цэвэрхэн дээл өмсдөг. Тэрээр Библийг бүрэн дуусгаж хэлж өгч Ломбард үг бүрийг нь хуулан бичдэг. Эцэст нь Элия шархаа даалгүй өгтөгч даалгавраа биелүүлсэн байлаа. Эцсийн залбирлаа Солоро болон Дидхийг зориулан хэлж амьсгал хураана. Түүнийг Алкатрасын цэцэрлэгт оршуулдаг. Ломбард шинхэн хэвлсэн арьсанд ойсон Библийг аврах том номын санд түүнд зориулж хадгалсан тавир дээр байрлуулдаг. Солоро Элид хүндэтгэл үзүүлж түүний мачете болон iPod-ыг аваад Алкатрасаас гарч гэр рүүгээ буцаж явна.